луг урамдах цагаар буюу намрын дунд хөхөгчин дахиа сарын 7 улаан улаагчин дахиа өдрийн морин цагт Говьолтой аймгийн Төгөрг сумын уугуул Ганзөргийн хүү Чинзөргийн Одхон хүү Чингүн төгс хүүгийн унган хонгор сэвлэг үргэх ёслол төгөлдөр боллоо. Өрсөн зочид ирж ахан дүүс айл хотлоор цугларх үест уламжлал ёсоор морин хуурын аялхуу игшиглэж, ерөөлч магтаалч, ерөөлөө хайрласнаар сэвлэг үргэх ёслол эхэллээ. Дугаар жарны хаан элдвэртнэ тэмээх модон жилийн намрын дун сарын бэлэгтэй сайхан өдрийг нь жилдэн хонхон тохиолдож байдаг жилэнхэн боломжийн сайн өдөр хэмээн хэзэн богод Чингис хааны үеэс гүндэлжсэн тавхангай багшин мичиг таван шуумадын минь ашиг шимбсэн амтд цагаан сүгэн цалин цагаан мөнгөн аягн амсар дүүрэн мэлтэлцүүдээ наанандин хэтэ сара чамин хэтэ нампар хадгдэрэн тавьж барчигууд намайг жилгэсэн бицээ төмөл зэвэрдэсэн төрөлсийн отсон төвшин сайхан өдөр гэж сарын сайныг саатан хүлээж өдрийн сайныг өнжин хүлээж өнөөдрийн сайхан өдрийг өлзөө буйн дэлгэрсэн сайн өдөр хэмээн хай хотаа хөлөө сэрэн цогцон элтэн хайр чингүн төгс үеийн алтан хонгор дай сэвлгийг үргэж байгаа учраас Үүний дараа Чингүн төгс хүүгийн ивэл жилтэн буюу түүний аав Чинзөрг Одхон хүүгийнхээ сэвлэг үсэнд модон хутга хүргэн домнож мөнгөн аягтай цагаан сүү амсан хаддаг үйсэн хайчаар хүүгийн баруун шанаанаас туг ус авч анхны дайхийг хөндлөө. За хүүдээ энэ уруугийн хамгийн сайн бүхнийг аж аргалыг хүсье өрөө. Тэгээд хайртай сайхан нагцнаар авга бүгдээрээ сайхан нэг өдөр цуглаад хонгор хүүгийн минь дахинд сүлгэнд ирсэнд маш их баяртай байна. За ийм сайхан өдөр ингээд биднийг хүндэтгэн ирсэн ах トゥ төрөл саданда маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд одоо энэ амьдралын минь те хамгийн ад жаргалтай мөчүүдийн маань нэг болж байна. Тэгээд хайртай хүүдээ эрдэм номтой, эрүүл саруул те урт удаан наслаад ах トゥ дээ чах нартаа төрөл саданда дурштай дэмтэй хүн болон өсөөрэй л гэж хүсэж байна. Амар хөөрхөн эрдүүтэй зэрэгтэй. Чи дүүг өсгсөн юм шүү. Тэ дүүгээ өсгсөн. Мундаг хүн болоосэй л гэж хүсдэг дээ. Дуучин, бүжигчин, урлагийн хүн л болно. Тэг санагдав. Тэ яг тийм өдрөж. Одоо дүүгээ яг юунд нь хайртай вэ гэвэл чи юунд нь хайртай вэ? Нүд. Ямар хүн болоосэй гэж бодож байна. Мундаг. Нүдэ хайртай юу? Хайртай. Баруун талын шанаанаас нь авах юм бол бадамлын гац цэцэг дэлгэрч байгаа мэт ээ. Зүүн шанаанаас нь эхэлж авах үргэх юм бол зүүл бүрийн цэцэг дэлгэрч байгаа мэт ээ. Орой дээрээс нь үргэх юм бол ой ухаан дэлгэрч байгаа мэт ээ. Ар шилнээс нь үргэх юм бол агуу хүчин төгс мэт ээ. За тэгээд аавдаа ачлалтай, ээждээ инрэлтэй, их орондоо хэрэгтэй, эрдэм намтай, их буянтай хүн болоорой. Ийхүү нар зүв тойрон алс холын Говьолтой аймгийн Төгөрг сумаас арын сайхан хангай нутгийн төвшүүлэг сумаас ирсэн настан буурлуудаас эхэлж сэвлэг үсийн хөндөн урт насалж удаан жаргаг аав ээжтэй ачтай ахан дүүстэй тустай төрдөө үнж түмэндэн хүндтэй онц сурсан олныг түүчээлсэн сайн хүн болоорой хэмээн бэлэг дэмбэрлийн үгээр Чингүн төгс хүүг өрөөж
бэлэгсэлтэн гардууллаа. Хүүхдүүдтэй баярлж байна. Хадмахтагаа тэгээд хуучроо сууж байна. Баярлалаа. Хүүтэй бас юу гэж ярмаар. Хүүхдүүдтэй одоо ирүүл нэг ажил төрөл нь үйлчлэн өдөр бахыг өрөөлийг төвшүүлээ да. Би 4 хүүхэдтэй. 4 хүүхэдтэй хамгийн бага охины. Бага хүүхэд нь дайхны үргэж байна. Тэ. Манай бага охин 2 онд 1 охинтой. Тэгээд бага онд дайхаа үргэж байна. Баяртай байна. Та цугласан орон нутгийн ах дүүнэр хол газраас ирсэн айлчин гийчингүүдтэй баяр хүргэлээ. Баярлалаа. Зээ хүүдэн эрүүлэн сайхан том хүн болоороо ажлын амжилт гаргаараа сайн сураарай. Сур бас дахин сурлаж. Би ер нь сур бас дахин сурлаж явдаг хүн. Тэ ер нь сурлагыг л их дэмжиж явдаг хүн тэ. Би 4 хүүхдийн дөрвөн улсын дээд сургуулийг гисгсэн хүн тэ. Тэ тийм л хүн. Тэрнийхэн хүчин сайхан явж байна. Баруун шанаанд нь хөрвөл Бадамлын ухаа дэлгэрч, зүүн шанаанууд нь хөрвөл зүүлийн цэцэг дэлгэрч, орой дээр нь хөрвөл одоо ухаа тогтцтой, аав ээжтэй ачаалтаа, улс орондоо инэрлэлтэй, эрдэм номтой, миний хөө хүний сайхан дээд яваараа гэж зээ хүүдээ эмээгээс нь өрөөж байна. Эмээ нь хүүдээ маш их хайртай шүү. Тэгээд энэ чин зөргийн миний зээ хүүгийн хүү сэвлэгний найранд ах トゥ усээрээ цуглж өгнө энэ дээр идэж баярлж сайхан сэтгэлтэй байна өө. Улс төртөө нэртэй хүнтэй сайн хүү болох болтгай гэж бодож байна. Зээ хүүгийн одоо сэвлэг үргэх найранд ирж хаад маш их одоо баяртай багталтай сайхан байна. Тэгээд одоо зээ хүүгийнхаа одоо баг хүүгийн күүдээ одоо ерөөөхөд одоо төмөн олондоо нэртэй алдартай одоо төмөн олонд хүндлэгдсэн ийм сайхан хүн болж явуултгай гэж ирэж байна. Морин хуурын аялгау ерөөлч магтаалчаар эхэлсэн сэвлэг үргээх ёслолд ардын дууч бурма хүрэлцэн ирж ая дуугаан өргөж сэвлэг үсэн өргөж үе чингүүн төгсгүүд урт нас удаан жаргал эрдэм ном эрүүлийн хийх хүсэн ерөөлөө. Мөн үеэлэгч одхон цэцэг дуучин Говьалтай аймгийн Төгөрөг сумын уугуул Хумбагрын Батминд нар чингүүн төгсгүүд ерөөлүйгэн хайрлан ая дуугаан өргөж найр хавтгайч ирсэн зочид задгай талбай бүжиг таанц эргэж налгар намрын нэгэн өдрийг аз жаргал дүүрэн өндөрлөө. Who da da da
저희가 위인위드 өвлөн самтугай дахиад нэг батг явчих. Ikatong kandas